Энэ нөгөө хуультай хамт дагаж орж ирсэн маш олон хуулиуд байлаа. Тэгээд дагаж орж байгаа хуулиуд дээр бид нар зөрчлийн тухай хуулийн дээр байгаа заалтаа бас нэлээд анхаарч харах хэрэгтэй харагдаад байгаа. Тэгэхээр яг хуулийн үзэл санаан дээр бол сайн дураараа эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсээ бид нар хамгаалах гэдэг үзэл баримтлалаа дагаж байгаа бол зөрчлийн хуулийн дээр дагаж орсон хуулийн дээр бас анхаараарай гэж ажлын хэсэгт бас хэлмээр байна. За дараагийн юм нь болохоор бас энэ насан туршаагүй хүүхдийг уруу татсан байх юм бол ялын санкц дээр өөрчлөлт орж ирж байгаа ийм зүйл залт байгаа. Тэгэд энэ өөрөө бас зайшгүй байх ёстой. Өмнө нь бол энэ төрлийн одоо насан туршаагүй хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татсан байдал дээр бол ялын зүйл зал болон санкцууд нь тодорхойгүй байсан байна гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэн энийг бас тодруулаад надад хэлээд өгч болох уу? За хариулт өгье. 4 номерын энэ дэр. За цэнгэн гүшүүний асуултанд хариулъя. Одоо өчигдөр төгөлдөр үйлдэлж байгаа эрүүгийн хуулийн 16 2 дугаар зүйл дээр хүүхдийг согтуурах, мансуурах, тонтох байдал татан оруулах гэж зүйл анги байгаа. За энэ дээр бол ялын санкцийн хувьд бол торох, за зорчих хэрэг хязгаарлах, хорих ийм 3 төрлийн сонгох санкцтай байгаа. За нас урсан тохиолдолд хүлээх хариуцлага бол 5-аас 12 жилийн хорих хэлтэй. Тэгэхээр бид энийг нийгмийн гэмт хэргийн нийгмийн аюулын шин чанар өөр нөлөөг нь харгалзаад энэ согтуурах мансуурхыг тонтоход энийг салгаж өгч байгаа. Тийм учраас энэ нийгмийн аюулын шин чанараар бол энэ хүүхдийг мансуурах байдал татан оролцуулах нь бол илүү аюултай гэмт хэрэг хүнд хор уршигтай учраас энэ төлөөлөх хариуцлагын ялын бодлогыг чангатгах гэж байгаа. За сонгох санкц зүгээр 2-оос 2 жилээс 8 жил хорих ял. За эрүүл мэндийн тохирол учирсан бол 5-аас 12 жилийн хорих ял. За энэ төрлийн гэмт хэргийг бага насны